Хөлгөө! Явуулаа нийлүүл. Нэг онж идэлдэггүй шүү дээ. Шууд ижигээл явчихдаг. Тэгээд тэр нь бол их удамд бол тэгэл сэдв яриад өгцөл үүдтэй л да. Хорн гарч ийн нэмэгдэн хийгээр нь яаж мэдэх юм? Ер нь яаж юм? Тэгээд ерөнхийдөө тавигдах юм шиг байна. Хал нутгийн салхи хүлээж адууны туурай нүргэлээ холын замд цуурайтна. Энд Монголын удам талд мянган жилийн түүхтэй нэгэн соёл өнөөч амьдарсаар байна. Адуу Монгол хүний амьдрал бахархал зүрхний хэмнэл. Бид энэ жилийн турш 2 хурдан морины өсөлт, бэлтгэл, ялалт, сорилтыг хамтдаа ажиглаж уяач, унаач хүүхдийн амьдрал, уламжлал, нүүдлийн соёлыг бүхий л өнөндөрхөөр нь харуулах болно. Энэ бол зүгээр нэг влог биш. Энэ бол Монголын адууны соёлын амьд баримтат аялал. Түүхтэйгэн холбогдох зам дэлхийдээ хуваалцах гүүр. Монгол адуу, Монгол хүүхэд, Монгол өв соёл. Манай хамтын аялалд автаа мөрөл. За өдрийн мэнд влог 4 эхэлж байна. За одоо 61 дээр ирсэн байна. Өнөөдрийн дугаараар болохоор даагны ажлыг харуулна. Өчтөр хязгаарлалт ажлыг гээд ерөөдөө тавигдсан байгаа. Тэгээ бас Тамир ууяч байгаа ямар ажил хийгдэж байгаа юм бэ? Яаж байгаа юм бэ? Хийж байгаа юм бэ гэдгийг бас яриулнаа. За тэргүй ард аг маань энэ байж гэн. Одоо ажил их жах шиг байна. Тэгээ сая сонсгоноо бол даагнууд өнөөдөр хангаар хийнэ гэж байна. Тэгээд 100-аас 100 уралдах даанууд одоо н хавар уралдахгүй даануудаа манай тэнүү хар болон тэргүй хар болон сар зам маань хавар уралдахгүй 100 уралдах учраас одоо ажил хийгээд сунгаад хангаар ажлууд хийгээд тэгээд ерөнхийдөө тавигдах юм шиг байна. За тэгээ одоо даагны ажил харуулъя. Дээрээс нь Тамираа уучаас бас одоо ер нь ямар хуу яа хийж ийн яаж нээж ийн гэдэг юмудыг яриулъя гэж бодож байна. За өнөөдөр ер нь ерхий уяач ямар бодолтой байгаа вэ? За хоёр адуу бас 12 сараас хойш ороод ерөөдөө ямар ажил хийгдэв. За цаашаага ямар ажил хийгдэх вэ гэдэг талаар ерөөдөө ярилцъя гэдэг. Тамираагаа гол зочин болгоод орж ийн. За тэгээд саарл өрөөний тухай жоохон яриач. Саарл өр за юуны төрөндөө урсан. Нийт болог үздэг сонирхдаг. Бас идэвхтэй. Хүмүүстээс өдрийн өнөөдөр ч сайн өдөр гэсэн шүү дээ. Өнөөдөр 4 сарын 10 сайн өдөр гэсэн тийм. Бар өдөр гэсэн. Тэгээ юу вэ? Одоо сар дөрөв чи одоо манайхны баг насууч 11 сарын 20-доор ороод. Тэгээд энэ баг нас ер нь сар дөрөв чи дааг шүтлэн залам гэж тэгээ шууд тийж шít шүү дээ оруулж ирээд. Оруулж ирээд нэг 11 сарын 20-доор орж ирэнгүүч. 12 сарын 20 гээд 1 сарын 10 дахиж бараг 2 сар шахууд ижиж юм. 1 сарын 20 дахиж тийм ээ? Тийм. 2 сар шахууд ижигээд нэг онж идэлдэггүй шүү дээ. Шууд ижигээл явчихдаг. Тэгээд намар сайхан гүш өчнөдлөөгөө тарганаар нь оруулаад ирсэн юм чи сайхан таргалаад ярьлаад бас гойлч тийм аа. Тэгэхээр 1 сарын 20-доор барьж аваад 2 сарын 10-д хүртэл арай тарганы 20 хүртэл ч юм уу. Бид ч бас бүтлэхийн бүтлөөд хөөхин хөөгөөд шүдлийн залан шүү даа биш. Шүдлийн залангуудын хөөгөөд бармын гөтлөөд 20 тоног арай тарганы залангуудын сар ч юм уу. Шүдлэнгүүдийн 20 тоног ч юм ингээд ажил хийгээд хорын гаргах маягтай. Тэгээд авсан тарганы жоохон хүчийг хөдлөх маягтай. Тэгээд шүдлэнгүүдийн 20 тоног залангуудын сар ших байжсэн. Сүүл нөгөө болоо 3 дээр бас яг нэг хөтлөж байгаа биш тэг орж ирсэн тий. Тэгээд тэр чинь ингэж байгаа байхгүй нэг 2 сарын 20 дээр тавьчих шүү дээ одоо. Хөдөлгөөдийн бол 1 сарын 20 2 сарын 20 залан 2 сарын 10 залангууд нь 2 сарын 20 гээд тавьчих сар ших үйдлээ хөөхт ихэнхдээ хөөцөн дөө. Тий. Тэгээд нөгөө асны хүч таргач сайхан нэмгрээд гоёод өдөрч юм чи. Өнгөрөөд нэмгрээд
хорморн гараад сайхан засны тахтай дээр. Энэ дунд нэг юм асууч. Энэ хорн гарч ийн нэмэгдэн хийгэр нь яаж мэдэх юм? Энэ уяач юм. Өдөрт хөлс мөсөн салаал энэ чи одоо уяачтал мэдж байгаа шүү дээ. Мэдж байгаа юм. Гэтэ одоо камера уяачаг яаж мэдэх вэ? Ер нь ингээд яг болж энэ доо ер нь нэмгэрээд ирчлээ дээ гоё оллоо доо гэдгийг. За мэдээж одоо тураад ирж байгаа бах. За нэг зооны махтаага үлдэж байгаа хавирган нэмхэн болдог гэдэг ч юм уу. Яг ямар шинжээр одоо илүү харах уу? Ер нь нэг одоо багаадаг үл том нас уучигт хамтан тураахгүй л дээ. Яг сам дундын хүчтэй л хийчихдээ. Буцаагаад босгож яах учраас хавар уйх учраас. Тий. Ямарс нэг хорон гараад хөөсөөснгүй садаад нэг урд чинь өнгө суугаад ирнэ л дээ. Тий. Мөрөж уусаад гадарлаа шүү дээ. За тэгээд ахаад нэг сард ичиж чамаа дэрч. 3 сарын 10-д болтол. 2 сарын 20-нд 2 сарын 10-наас 3 сарын 10-д болтол сард ичиж. Өнгөрүүлж жагаад. Тий. Билээс яг өнгөрүүлж жагаад. Тэгээд дахиад нэг сард ичиж ашиж. Тэгэхээр зүг чи нөгөө тий. Тэгэхээр зүг чи нөгөө ажил төрөлтэй байсан юм чи амрангуудаа дороо тоглож байгаа шүү дээ. Тий. Тэгээд ерөөдөө хүчин давхарлаа аччих бас. Тий. Тэгэнгүүт чи хаврын одоо 3 сарын 10-наас чинь бараг 5 сарын 10 хүртэл бараг 2 сар өнгөрч шүү дээ. 3 сарын 10-наас одоо сарын 4-ний үедэл 3 сарын 10-наас өнгөрүүлээд 4 сарын 1-ний болтол өнгөрүүлээд тэгээд сая нэг 2 сонгож аваад тавьлаа шүү дээ. 2 сонгож. Сонгоо стил төртөл байж байна. Ямар энэ цаа. Дэжгүй. Хавар нэг уралдахгүй 100 болсны гайваа хөтөлтэй нааданд оролцчих гэж бодоод. Сар дөрөв чи өөрөө манай Тамира найзын унгаа дуугаад байгаа тий. Тэгэхээр ер нь юу гэж бодож өвчл хийсэн одоо ер нь анханасаа. Юу гэж бодох нэг хүнээс азаргаа бол тэгэл тавиал гараад байгаа бол да. Даагнаас нь ихэд уйсан. Тий, даагнаас. Сар дөрөвний шинж онцлог нь ер нь юу байдгийг. Ер нь босод мөрнөөс гэдэг ч юм уу. Эсвэл энэ талдаа дуудаа гэдэг ч юм уу. Дэжгүй энэ одоо 50 чир эхлэх юм баса төрлийн үеийн урдтай. Эхийг нь удам дэжгүй л дээ. Эхийг нь удам дэжгүй. Тэгээд сайн хоёр сонгоо тавьлаа. 3 сарын 10-наас л иргэд барьж яваад 20-д нэг өнгөрүүлээд тэгэл анаараа хийж бод 2 сонгоол тавьчихлаа. Бусдын нь бол бас зарим нь хавар уралтна гэдэг одоо санагд ажилтай сонгоо эхлэхгүй явж шít. Тэгээд шүдлийн залангийн үеийн өдөр нэг тиймэрхүү бай. Гон бас гол наадмаар орж байгаа юм шүдлийн залан хавар уралчаас зундын бас жоохон тамирын кинас гарнаа. Сард ч дээрээс нь азарган шүү дээ. Азарган тий. Мөрийн залан бол ганц уралчдаг байгаа шүү дээ. Тэр азарган болохоор ерөөдөө нөөцлөх маягтай. Тий. Тэгээд хүчийн давхарлна гэсэн үг үү? Тий. Тэр нь давхарлахгүй бол дан хүчээр юм аврын юмд бас доороо доошлоод идэвлээ. 100% яа даа. Тий. Аврын ичтэр 100 ичтэр ер нь. Аврын юм да. За хардаагны үед бол яг бид чинь бас л 11 сар 20-доор оруулж ирээд бас тэжээж байгаа л 1 сар ихээр барьж авсан. Ихээр барьж аваад нэг нэг 20 тоног бас сургасан хөө. Сургаж мургаад жоохон унж мунаагаад жоохон идэлгээ үзүүлээд тэгээд 20 тоног жоохон идэлгээ үзүүл бас нөгөө жоохон 30 хөдөлгөөн тавьж байгаа шүү дээ. Тий 20 тоног нас болчихоо. Намар орж ирээд хөдөлгөөн үзэж ийсэн юм чи. Тэгж байгаа тавьчихсан тэгээд одоо сая 3 сарын 1-ээс барьж яваад нэг бараг 20 тоног хөтөлбөр хургараа нүч хөтөлчих. Тэгсэн баг тий. Хөтөлч өнгөрүүлээд 20 гартлаар нүтлээ. Өдрөл хөтөлсөн үү? Тэгээ тэнгэрийн мохонд нь яа л ихэдэ их ихтэй хөтөлж шүү дээ. Яг навдад байгаа учраас нүүлгар суул хурдтай эмзэг амархан доолох гэдэг шүү дээ. 20 тоног хөтөлтий. Нилээс өнгөрүүлж байгаад хүчинээс нилээ заах хөдлөж байгаад тэгж байгаа шууд тарны ажил эхэлж шүү дээ. Тий. Одоо тэгэл тарны ажилтай явчих. Одоо тарны ажилтай. Тий, мөнгө эхлэв. Дөнгөж тарны ажилтай явчих шүү дээ. Тэгээ одоо хизээ сонгох юм сонгоод хавар уралдах юм. Хаврд марапта уралдаад имэйлгүй. Барахчгүй байлгүй ангид даадаг. Тэгэхээр нэг 3 сонго чадвал 3 сонго тавьчих гэсэн хэлтэй шүү дээ. Тэгээ зуны үеинд нь чадвал гэдэг нь адуунаас болно гэсэн үг. Тий. 50 гүшнээс болно гэсэн үг. Тэгээ бэрхлэн цагаагүй бол тэгээд 3 сонго тавьчих гэж бодоод тавьчих. Тий. Хаансны сар дүрээ хардагны өвдөлөө тиймэрхүү л ярьтал явчихна. Хардагны удам өгчлийг одоо манай Тамира өвч сайн ярина да. Тийм тий одоо өөрийн байсан одоо юу гэх юм. Тэгээ эцгийг нэг сайн мэддэг шүү дээ. Эцэг нь
Амир ач юм уу юу юм бэ? Эцэг нь амир тий. Энэ амир ач гэсэн юм л дээ. Амирын төдийн төл. Гэж. Эхийн төлөө нэг жоо шийрүүлэл юм. Тий ардагны их чинь бууралгүй байна шүү дээ одоо. Тий. Монгол ах хоноггүй шүү дээ. Тий. Бууралгүйний чинь эцэг нь ган очроо өнгөргээд азаргай. Зөвхөн төвтүүд өмж ийсэн. За их нь болохоор зэрэг юу байна? Биш бууралгүй эцэг буурал азрах шүү дээ. Эцэг нь бол Тий буурал аяхан буурал азрах. Тэгээд их нь стаугийн холын төл хулг шүү дээ. Тий. Тэр чи юу гэдэг үлээд энэ юуныхаа хандган алтар малтрын дүү гэдэг лөө бугны дүү гэдэг лөө. Инкх Монголоо хоёр л стаугийн холыг сүүлийн уулштай одоо. Тий. Хол азарган тавьж өөрснөө очиж тавьж энэ бууралгын ээжийг гаргаж аваал. Тэгээ гаргаж авчирангуудаагүй болохоор одоо нэг юуны аяхан буурал азрах шүү дээ. Даатгалээ Алтан онд. Тий. Алтан шарга тавлдаг. Нөгөө л 3 таа урлаа дөрвөлсөн шүү дээ. Дөрвөлсөн тий. Тэр урд буурал азарган тавиад ихийг гаргаж аваад. Тэгээд өнгөрч хурдан байсан шүү дээ. Тийм одонтой биш шүү дээ. Тийм одонтой. Тэр нь бол их одомд бол тэгэл сэдвүү яриад өгцөл болтой л да. Тэгээд дээрэс нь өөрөө мэднэ камера тий. Буурал азрах бидлэр нь харж исэн. Зээр нь харж исэн ер нь бүгдийг мэд. Тийм байгаа тийм үү? Одон бодвол бас асуулт дэжгэр одонтой. Одоо ер нь за хязгааландаа хоёрт ямар ажил хийгээд яах вэ? Ер нь ямар төлөвлөгөөтэй байна? Одоо тэр нь 100 хурлыг гэсэн төлөвлөгөөтэй. Хязгаалангийн 2 сонгочлаа. Одоо даагны 3 сонгоо ичи. 100 хурлч яасан гайгүй. Тэгээ одоо ногоон хортлол ерөөхдөө яахгүй юу? Дэмэд бочих юм болоо гэсэн үг. Тэгээд тэгээ ногоон хурл юу хөдөө тэгээд мадрын хязгаалан бол нэг ганц шанаг тэжээд өгөөл байж нөхгүй тэгээд байж. Аагуул ороо тэжээхдэггүй тий. Тэжээхдэггүй юу? Сүү толгороо. Араб даа ээж үеийн сүйтэй ч юм лээ тэгээд. Тэжээхдэггүй. Ногоонд гарах хүртэл ер нь тэгээд хөрөхгүй. Тий? Амраа. Тэгээд хүмүүс ч дааг ёс онцлог өөр үйдэг шүү дээ. Зарим нь бол нэг сар сунгаж лээд. Тий. Зарим нэг сар сунгаад хавар тийм даагуудны хавар мавар 2-3 сар сунгацсан даагууч хавар арай илүү амжилттай л болдог хөлт. Тий сурцаараа идэрхтэй байхгүй. Тэгээд л явж шүү дээ. Одоо дааг юм байна. Одоо бид багын ажлууд юм л явж. Багын ажлууд юм л. Тэр одоо хязгааландаа хоёр бол хавар уралдахгүй. За ер нь хаашаа уралдах чинь? Одоо 5 сарын гаргаад зөндөө уралдаа. Одоо бид сунгаа мунгаараа морд ямар байх юм хараа байр байдлаа харж болол гэж бодчих шүү дээ. Тий. Ер нь би боддог шүү дээ. Энэ влог одоо чи ихэд одоо жишээ нь чи одоо төв хүн шүү дээ ер нь тий. Дэжлээд төв хүн бас ингээ влог хийгээд өөрийнхөө сонирхлоор бас эзнийхээ өв соёл юмыг мэддэг боо. Яаж нэг зах зуус нь мэддэг шүү дээ. Одоо чи ямар нэг ашиг сонирхлын төрчлөлтэй юм бол байхгүй шүү дээ. Ер нь бол тий. Одоо нэг мөнгө олчих ч юм уу. Тий, мөнгө олчих ч юм уу. Нэг одоо шилэл нэг одоо би нэг сурчилчих ч юм уу. Тийм бодол байхгүйгээр ер нь зүгээр яг энэ өв соёлоо үлдээчл гэж байгаа. Ер нь тий. Үлдээгээ. Бид нэг 21 онд наадмаар гэж байгаа нэг нөө наадам болчихоогүй. Тий. Тэг чи нөө наадам гэдэг энэ талбайдаас чи одоо ихнээ ч хүмүүс юугаач мэдээ тэр одоо төв талбайгаа өргөөд ерөөдөө баг одоо тусгаар хөтөлийн 100 жилээ баг хийлгээгүй үстэй. Ер нь л гэсэн. Тэгэхээр тэр мөр чи одоо тийм одоо залуучууд өдрөөс хараад бол жоохон юу л байл. Харамсч л байл. Энэ чи одоо баг Монголоо мэдгүй өсөхтэй. Ер нь бол тий. Тэсэр нэнд амьдраад одоо хэд явуулахтай тавилттай байсан ч гэсэн тэгээд зэгсэж яана гэдэг бол бас л хэцүү санагддаг шүү дээ. Одоо чи өөрөө төвүүн тэгээд ингээд дур сонирхлоор хоббигоор бас ингээд бас явж ийн гэдэг бол ашиг сонирхлыг зөрчилгүй ингээд явж ийн гэдэг бол бас бахархдаг ш юмар. Тий. Одоо сүүлд нэг яагаад тийм залуучууд олон болоосоо л гэж бодож байна ер нь. Ер нь нөө. Болдог болоос олон болоосоо л гэж бодож байна. Бүхэл бүтэн 100 жилийнхаа түүхний юмыг одоо хийгээгүй устгуулчаад байж шүү дээ. Тэгээд эзэнээсээ ч ер нь тэгж устгуулж исэн юм тий. Тий. Болдог болоос тэ жоохон ордоос үүтэй зүгээр санагддаг шүү дээ. Жоохон мэдлэг мэдээлэлтэй тийм ээ. За сүүлийн үеийн мэдээллүүдээр ямар юутэй байна? Байр суурьтай. Одоо хаврын морилд уралдаан болохгүй ч юм уу? Энэ бас нэг тиймэрхүү асуудлууд байж шүү. Одоо ерөөсөө энэ дөр шимж байгаа шодрог болоосоо л гэж бодчих шүү дээ. Тий.
Шудраг болж ирсэн. Одоо энэ манай Жавхлан шарга гэж одоо наадам хийх чинь. Тэгээд одоо ирсэн 5 адуугийн хэмжин те мэдээж аригдсан 5 адуугийн хэмжин штэ. Тэгэхээр зэрэг чинь эхний 5 адуу чи одоо явуулахтай хэмжээд эрэхтэй хэмжин шүү дээ. Явуулахтай жоо бүгдийг хэмжин штэ. Тэгэн. Эрэхтэй эхний 5 адуу хэмжиж чинь. Тэгэхээр чи одоо эхний аригдсан 5 үнэн ороод зогсож байгаа хэмжүүлээ гэдэг тийм л санал сая бид ярилцлаа л да бас. Тэгэхгүй бол одоо юу гэдэг нь Уэштэй холбоо зохион байгуулж байгаа гэдэг бас Уэштэй холбооныхан түүхэн мэдэх хэрэгтэй гэдэг одоо хэмжихээр бас асуудал гарах юм билээ. Одоо миний төрүүлчихвэл чи өөрөө чиний гам үзүүлэхэд одоо чи миний гараалаг үн хэмжүүлээд хараа зогсчихвол одоо хэмжих ч гэж тийм ээ. Яаж хараа танил тавиал зогсчих үн жоохон шууд болно тийм ээ. Болох юм болоо гэж бодчих. Тэр хаана л тийм болохгүй бол бас чи өөрснөө хэрүүлэг үсгэж шүү дээ. Тийм ээ. Тэ. Хаана тийм болчихвол үгүй бол нөгөө ирэх хэмжээний хүчингүүдээ нэг дөрөвтэй бол нэг мөн ороод идэг хэмжих юм болоос жоо. Асуудал ус мэдхэл юм болоо гэж бодсон шүү дээ. Тэ. Тэгээд институтын оруулаад хяналт тавиулаад юм. Хичнээн жавхан жарсан юм болоос тэр нь л. Тий, жавхан бол гайг болоод байгаа. Яг наадмууд нь заагаад болж байгаа л та. Ер нь тэгжээж бас олон төмний хэрүүл хүн чи үнийг юм дуртай байдаг гэж хэлээ. Тэгээд япон зүгээр шиг санагдав шүү дээ. Зяа тийм их үү? Одоо тэгээд эдэн дааг магнууд. Тий, нэг дарааб дааг, сунгасан шиг араб дааг, жижигхэн дааг магчууд авар оролтоод амжилт үзүүлэхгүй болов гэж бодоод. Энэ бүгэн болов гэж бодоод аврын мөрөндний сунгаанаас өмнө гомд хоёр сунгасан тавьчих гэдэг. Тэгээд бас эдэн дааг сунгах гал. Олон мөртэй л очиж тэгээд ажлууд зохион байгуулалт амжуулахгүй савчихгүй шүү дээ. Хүүхдүүд морь болгон дээр анхаарал тавьдаг гэж тийм ээ. Морь болгоныг бодно гэж. Хүүхдүүд амсан дээр нь ажлууд аваалаа тэгээд авчих шүү дээ. Явуулаарай. Орой хоолны суугч удаас миний суул ба шүү дээ. Өөр явдаг юм. 1 2 3 4 5 дээр явж байгаа юм тийм. Явуулаарай, түрүүдээ явуул. Явуулаарай.